Тэгэхээр ерөнхийдөө бол үндсэн хуультай зөрчилддөг байсан энэ хуулийг бол бүрэн дүрэн аль өмнө ч гэсэн ашиглаж болохгүй байсан зүйлийг бол зөв замд нь оруулж энэхүү хуулийг бол хүчингүй болголоо. Тэгэхээр энэхүү хууль маань бол одоо бид бүхний хэлж мэддгээр бол төрийн өмчт компаниуд дээр маш их томилогддог бэтүүдийн асуудлыг ярьдаг. Тэгэхээр бэтүүдийг бол энэ хуулиар бол томилдог байсан. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд ямар нэгэн байдлаар засгийн газар бэт томилохоо болж байгаа. Энэ үндсэн хуулийн гол агуулга нь. Тэгэхээр бэт томилохоо болж гэнэ гэдэг маань бол төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн төрийн өмчт компаниуд маань бол бүгдээрээ одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод тухайн тууцын гишүүд маань бол компани тухай хуулийн дагуу одоо гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулад тэгээ сонгоод томилдог. Тэгэхээр энэ агуулгаараа бол төрийн өмч компаниуд дээр манай засгийн газар бол бүрэн дүүрэн ирэх мэдлэлтэй байгаа. Тэгэхээр өөрийнхөө томилсон гүйцэтгэх захиралтай өөрсдөө хариуцлага тооцдог энэ механизм руугаа буцаад бид нар шилжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн жишгт бол үндсэндээ бол төрийн өмч компаниудын гүйцэтгэх захиралд хариуцлага тооцохгүйгээр шууд бэд томилох байдлаар хариуцлагаас болтуулах нэг ийм нүх байдаг байсан. Тэгэхээр энийг бол байхгүй болгосноор энэ хуулийн хамгийн том ач холбогдол байгаа.